Хай. За өнөөдөр 5 сарын 12. 5 сарын 13 буюу маргааш нэгд өдөр Quantic Bishimbaevийн Охин аймны хэргийн шүүх хурал үргэлжилнэ. Тэгтээ нэг асуудал байгаа. За маргаашнаас эхлээд ингээд одоо яг нөгөө нэг тангарагтны шүүгч нар гэдэг одоо шийдвэр гаргах хэвээр нөгөө нэг 10, 11, 12 хүн байгаа шүү дээ тий. За тэр хүмүүс маань яг уулзаад за тэгэд нэг өрөөнд ороод deliberation гэдэг юмыг эхлэх байхгүй юу. За хоорондоо яг ярилцаж эхэлнэ. Тэгээд одоо ингээд Оросд нөгөө нэг ялалтын баяр энэ төр болоод ингээд амралтын өдөр таарад тэгээд ингээд ажлын өдөр нэгдэх болоод маргааш болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр маргааш тэр хүмүүс маань яг хоорондоо хилэлцэж эхлэх цаг нь юм шиг байна гэж би ойлголоо. Яг бас Казахстаны процесс яаж явдгийг жоохон ойлгохгүй л юм л та. Англо-саксон тэгснэ ингээд Ром Германа ингээд холцсон юм шиг сонин юм тогтолцоотой юм байна. Яагаад гэвэл штэ. За маргааш тэр ингээд нэг 10-аас 12 хүн нэг шийдвэрт хүрнэ. Тэгтээ яг тэр шийдвэрийн эцсийн шийдвэрийн нь штэ. Тэр одоо тангарагтны шүүгч нарын шийдвэр дээр суурилж яг манай шүүгч маань нөгөө нэг энэ эмэгтэй маань яг шийдвэрийг гаргах юм байна. Тэгэхээр ер нь бол Quantic Bishimbaev энэ хэрэгээс бол 100% ингээд цагаатгагдаад гараад явна гэж угаасаа байхгүй. Улс даяараа үзэж байгаа учраас тэгэх ямарч боломжгүй угаасаа зөндөө их нотлох баримт байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг бол манай шүүгч эмэгтэй маань гаргах юм байна. Тэгээд одоо энэ нэг баахан тангарагтны шүүгч нар гээд суугаад байгаа энэ олон хүмүүс маань нэг хідэн цаг хуралдах бол сайн мэдэхгүй байна. За ямар нэг хэрэг дээр бол бүр яг хэрэгээсээ шалтгаалаад хүмүүс одоо нөгөө нэг 10 хэдэн хүн маань хэрэг санал зөрөлтгөөс шалтгаалаад ер нь удахч боломжтой хэрэг шууд нэг дор ингээд санаа нийлээд нөгөө нэг ингээд хуудсанд асуултанд хариулдаг шүү дээ. Тэднэрийг ингээд шууд санаа нэгтэйгээр хийчих юм бол хурданч гарах боломжтой гэж үзэж байгаа. За тэгээд маргааш яг 5 сарын 13-нд бүх шийдвэр гараад дуусчихна гэж та хэд минь битгий хүлээгээрээ. Ягаад гэвэл маргааш яг тэр deliberation буюу тэр хүмүүсийн одоо шийдвэрээ гаргахын тулд ярилцах цаг нь эхэлж магадгүй. Эсвэл аль хэдийнэ ярилцсан. Тэгээд аль хэдийнэ ингээд хурлын танхимд орж ирээд яг одоо өөрсдийнхээ эцсийн хариуг ингээд цаастай шүүгч дүнгууд шүүгч тэрэн дээр суурлаад шийдвэр гаргаж магадгүй гэж би ойлголоо. Гэхдээ Казахстаны бас ингээд юуны одоо хуулийн юу гэх үү эрх зүйн орчин нь ингээд жоохон юм холимог юм шиг санагдлаа. Танхартны шүүгч нар байгаа. Тэгтээ шүүгч эцсийн шийдвэр гаргадаг. Тэгээд юм хайбрид юм шиг санагдлаа.